За сайн байцгаана уу? Холонгийн мэрэг интернет зүгт тавтан мэрэлнэ. За өнөөдөр 3 сарын 16-наас 3 сарын 22-ны хүртэл ямар худлаанаг болох вэ гэсэн тийм 7 өдрийнхөө мэргийг хийж бодож байна. Тэгээ энэ удаа өмнөхтэй адилхан те 3 сонголттой та сайн харж агаад одоо тоогоор нь сонгож олно. Картаар настай сонголт хийж болно шүү. За ингээд тийм бичлэгээ зогсоож байгаа те. Тийм 50 сонголтоо ирээ. 1 2 3 гэсэн тийм дараалал авъя. За сонголтоо хийж дууссан бол одоо тийм нэгдүгээр картаас эхлэе. Зааж гисэн. Карта түрэмж тавьчих шин. За ингээд. За нэгдүгээр карт. Тэ энэ картыг сонгосооны. Энергийг картуудын бүгд нэгдэцгээе. Одоо. За энэ тэ. За энэ хүү картад гарч ирсэн байна. Хүн зааж гисэн эхлээд одоо 16-наас 22-ны хооронд танд одоо энэ 7 хоногт юу чухал болох вэ? Энэ карт энэ зургийг сайн харах юм бол ингээ унтаал зүүд нойрон дотор ингээл явж байгаа юм шиг тий. Зүүдэн дотор хөвөөл явж байгаа юм шиг юм карт. Тэгэхээр дараагийн 7 хоногт одоо буюу энэ 7 хоногт тий танд юу чухал болох вэ гэх юм бол ер нь нэг тийм зүүдний хилэмж тий. Зүүдээ манах зүүд юм уу эсвэл ямар нэгэн синхрончлал давтагдсан тоолн дахин хардаг ч юм уу эсвэл ямар нэгэн одоо бэлэгдлүүд тий. Тэд нар айгуу тийм айгуу одоо танд айгуу маш тод бөгөөд нэг тийм утга учиртай болж магадгүй юм байна. Тэгэхээр зэрэг ер нь арчлын ертөнцтэй одоо танд бэлэг ямар нэгэн зүйлийн бэлэгдлэр ч юм уу синхрончлалтай бэлэгдлэр ч юм уу скол зүүдээр тий. Тэн зүүдээр ямар нэгэн санамсргүй тохиолдлоор одоо тань ямар нэгэн чухал мэдээлэл нэг тийм дохио өгөх юм шиг тий. Тэгэхээр зэрэг та энэ 7 хоногт ямар нэг янз бүрийн дохио тэмдэг эсвэл зүүд ч юм уу тий. Тэргээ нэлээд анзаарч тий. Энэ дохио, энэ зүүд, энэ синхрончлал тий. Одоо надад яг юу ойлгуулах гээд байна гэж өөрөөсөө асуух тий. Тэрийг нэлээд анзаарах нь аюул чухал болно гэж хэлж байгаа шүү байна. Тий яг энэ зүүдэн дотор явж байгаа болохоор зүүдэр янз бүрийн тий одоо бэлэгдлүүд гарч иж магадгүй эсвэл ямар нэгэн синхрончлал давтагдaltaй ямар нэгэн юу давтагдсан тоо ч юм уу тий. Энжел нам багд тий тэр мэр ч юм уу эсвэл ямар нэгэн бэлэгдэл байх юм байна. Та тэгээд тиймэрхүү тэмдэг ямар нэгэн зүйлийг бол нэлээд тий. Яа энэ одоо байнга надад ингэж гарч ирээд байх юм. Скол би ийм зүйлүүд тань одоо ямар учиртай юм болоо гэдэг ч юм тий. Тэрийг анзаарах нь их чухал болно гэсэн байна. Зааж гисэн тэгж тавьчаад таны дараагийн картыг харъя. Энэ 7 хоногийн одоо уур амьсгал гэсэн чинь ийм эрхтүүний карт гарсан. Джентльмен тий. Тийм шууд ингэ гараад ирж байгаа болохоор ямар нэг тийм тодорхой нэгэн эрэгтэй хүний нөө одоо уур амьсгал одоо нөлөөтэй тийм 7 хоног болох магадлал өндрөө. Тэгээд тийм магадгүй одоо эрэгтэй хүн гэдэг чинь аав ч юм уу ах ч юм уу дотны тий хайрцагтай холбоотой хүн ч юм уу тийм дотны харилцаатай хүн ч юм уу тэр зүйл айгуу тийм джентльмен гэдэг байхгүй тийм. Гэтэ сарнаа барьцсан болохыг хайрцагтай харилцаан дээр юм болоо ямар ч ясан партнер ч юм уу ямар нэг эрэгтэй хүний одоо нөлөө одоо тэр хүний гүйцэтгэх үүрэг ч юм уу тийм эрэгтэй хүчтэй нөлөө энэ 7 хоногт одоо тийм уур амьсгал байна гэсэн үг. Та энэ хүнтэй холбоотой шийдвэр гаргах ч юм уу эсвэл ямар нэгэн зүйл хамтран ажиллах ч юм уу эсвэл энэ хүнтэй холбоотой ямар нэгэн зүйл гарч ирж магадгүй юм байна. За амарсан ийм уур эрэгтэй хүн айгу нөлөөтэй ийм уур амьсгал байна. За тэгээд энэ 3 картаар энэ 7 хоногийн үйл явдлыг гаргасан байгаа. Тийм бас эрэгтэй хүнтэй хаан цаасны хантаа шаарсан. Тийм одоо гэр бүлийн юм уу эсвэл ямар нэгэн дотны харилцаа ч юм уу нэг тийм ямар нэгэн харилцааны
яг ингээд доош харсан болохоор жоохон дарамт ч юм уу нэг жоохон тиймэр асуудал байна. Тийм. Өрхийн тэргүүн ч юм уу эсвэл ямар нэгэн айгу хаанс ширээ доош харж байгаа байхгүй. Хаан ширээ зоож байгаа. Тийм ямар нэгэн сквал нэг тийм эрх мэдэлтэй ивент тэтгэгч ч юм уу сквал тийм ямар нэгэн тийм эрх мэдэлтэй тийм эрхтэй хүн байна. Тэр эрхтэй хүн ингээд доош ороод тийм уруу арчиж байгаа болохоор зэрэг гэр бүлийн дотор ч юм уу эсвэл ямар нэгэн одоо таны энэ 7 хоногт харилцаанд тий ямар нэг эрэгтэй хүн жоохон захирангуй байх ч юм уу тий эсвэл одоо эсрэгээрээ ямар нэгэн хариуцлагаас зугтах ч юм уу нэг тийм нөхцөл байдал ингээ үүсгэж юм шиг тиймэрхүү зүйл гарч ирж байна. Тэгээд энэ нь одоо тийм нэгдүгээр хартаа сонгосон өмнөд сэтгэл зүйн хувьд аюу тогтворгүй болох ч юм уу тий. Замарч асан заасны хаандаа шараад гарчлаад эрэгтэй хүнтэй холбоотой амны асуудал байна. Энэ дээр тий танд жоохон асуудал тий тусч магадгүй юм шиг ингэж гарч байна. За тэгээд юу ч гэсэн ингээ дараагийн картуудыг харъя. Тэгээ энэ карт болохоор бас гэр бүл зоос тий. Тас арч байгаа. Тэгэхээр одоо энэ гэр бүлийг бэлэгддэг тий тийм болохоор зэрэг гэр бүлийн ямар нэгэн нууц тий эсвэл ямар нэгэн гэр бүл доторх нэг нуугдмал асуудал тий уруу харж буусан болохоор зэрэг тэр гэр бүлийн дотор байсан нэг тийм нуугдмал санхүүг мөнгө авих тий заас болохоор зэрэг санхүүгийн ч юм уу эсвэл ямар нэгэн харилцааны таагүй нэг тийм мэдээлэл ч юм уу ил олж магадгүй юм шиг. Тий. Тэгээд нэгдүгээр картыг сонгосон хүнээс энэ 7 хоногт жоохон төвчээр одоо бодит үннийг одоо бодит дүгнэлтийг одоо танаас шаардах нэг тиймэрхүү үйл явдалтай 7 хоног болж магадгүй юм шиг байна. Ямар ч ингээд хоёулаа буруу арга гарчлаа нэр тий. Ямар нэгэн нуугдмал гэр бүл ч юм уу ямар нэг татны харилцаанд байсан ямар нэгэн нуугдмал асуудал тэйл гарах. Тэрнээс болоод нэгдүгээр карт сонгосон тэр тий жоохон төвчээр ч юм уу эсвэл ямар нэгэн бодит тий дүгнэлт гаргах одоо тийм шаардлагатай тийм үйл явдал байна гэж бодож байна. За тэгээд ингэчээд энэ дээр энэ карт гарсан. Нэлээд том аркана. Тэгэхээр зэрэг ингээд энэ карт гарна гэдэг чинь дараагийн 7 хоногт ямар нэгэн харилцаан дээр аянга цохих тий. Аянга тэнэргэх дайны тий тиймэрхүү үйл явдал болж магадгүй юм байна. Тэг магадгүй татны харилцаанд одоо тесрэлттэй үйл явдал болж магадгүй ч юм уу. Эсвэл ямар нэгэн одоо удаан хугацаанд хоримтлагдсан гомдол тий ямар нэг гомдол ч юм уу. Эсвэл дутуу хөтөө байсан ямар нэг зүйл дээр ч юм уу тий нэг имэйл болох ч юм уу. Тий ингээд аянга тий цахилгаан цагчаа юм шиг тий нэг юм үйл явдал болж магадгүй. Гэхдээ энэ нь болохоор зэрэг яг тэр үедээ тийм байж магадгүй боловч цааштай аюу тийм цэвэрлэгээний үр дүн гарах гэдэг байхгүй. Энэ явдал жоохон хэцүү ч гэсэн яг ингээд томоор харах юм бол аюугаа юм цэвэрлэгдэх гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр цэвэрлэгээний тий одоо ингэж аянга бууж тий бүх юм ил тат болж ингэсний үр дүнд харилцаа аюу гоё нэг тийм цоо шин илүү үнэн зөв ингээд төвшин чиглэл рүүгээ ингээд явах болно гинэ. Тий яг ингээд харахад аюу амар юм юу гэдэг жоохон тий тесрэлттэй үйл явдал болж магадгүй боловч зүгээр ингээд жижигээр харуулж жоохон тийм хүн боловч томоор авах юм бол тий ер нь бол ямар нэгэн зүйл цэвэрлэгдэх юм байна. Тий ямар нэгэн харилцаа тий одоо харилцааг бүрэн дүүрэн цэвэрлж дуусаад тэгээ дараагийн цоошин илүү үнэн илүү зөв ингээд чиглэл төвшинлөө ингээд явах тий. Тиймэрхүү зүйл энэ 7 хоногт болж магадгүй. Тэгээд одоо энэ 7 хоногт юу гэдэг хэцүү байж магадгүй ч гэсэн зүгээр томоор харах юм бол энэ одоо ямар нэгэн цэвэрлэгээний үйл явц тийм болохоор зэрэг тий
томор гарах юм бол одоо цэвэрлэхэ гэсэн үг. Тийм. За ингээд тайлбарж чадчихээн. За тэгчээд энэ 7 хоногт одоо танд Сэхвэст Нэнгэрийн мессеж нилээ атман Сэхвэст Нэнгэрийн тий Ванесса гэнэ. Тийм энэ 7 хоногт танд хэрэгтэй мессеж гэх юм бол одоо тийм ингээд таны өмнө айгүй олон нөгөө зэрэгэлдээ ертөнцийн шиг таны өмнө айгүй олон тийм магадлалтай сайн ирээдүйнүүд ингээд нээлттэй байгаа юм байна л да. Тэгэхээр зэрэг энэ 7 хоногт гаргах ямар нэгэн таны одоо шийдвэр юу ч юм бэ? Таны энэ 7 хоногт тий гаргах ямар нэгэн шийдвэр энэ чигээрээ одоо юу гэдэг энэ чигээрээ хуучин хэвэнд байрандаа үлдээд ингээд явах уу эсвэл цаашин замыг сонгоод явах уу гэдгийг айгу шийднэ гинэ. Тийм. Энэ 7 хоногийн тий одоо таны гаргах шийдвэр бол тий одоо хасар том өөрчлөлтлөө тий сайн өөрчлөлтөө явах уу эсвэл өмнөх яг нэг хуучнаар өмнөх байрандаа үлдэх энэ хоёр замын нэгийг та сонгох тийм 7 хоног юм шиг байна. Тийм тэгээд Ванесса тий энэ Сэхвэст Нэнгэр болохоор зэрэг одоо таныг илүү өндөр давтамжтай тийм энергитэй хувилбараа сонгоорой гэж байна. Тийм. Тэгэхээр зэрэг нэгдүгээр карт сонгосон маань энэ 7 хоногт тий нэг л зоригтой шийдвэр тий гаргахад одоо таны амьдрал тий одоо маш богино хугацаанд огт өөр төвшөнд тий очих боломжтой шүү гэж энэ тий ийм зүйлийг одоо Сэхвэст Нэнгэр энэ картаар дамжуулж танд хэлж байгаа юм шиг байна. Ямар ч гэсэн таны энэ 7 хоногт гаргах шийдвэр энэ чигээрээ тий өмнөх байрандаа хуучнаар ингээд яваад үлдэх үсгүй бол том чиг өөрчлөлт рүү орох тий. Тэгэхээр яг та өөрөө шийднэ энэ бол тий таны өөрөө чинь шийдэх асуудал. Гэхдээ Сэхвэст Нэнгэр Ванесса болохоор зэрэг таны илүү өндөр энергитэй илүү өндөр давтамжтай тэр хувилбараа сонгороо тийм зэрэгтэй сонгороо гэж байна. Тийм тийм бол та маш богино хугацаанд огт өөр тийм төвшөнд тий төвшнөлөө явна шүү гэсэн. За ийм үг хэлж авах шиг байна. За энэ бол энэ 7 хоногт танд хэрэгтэй Сэхвэст Нэнгэрийн мессеж. За тэгчээд за энийг одоо хамгийн сүүлийн карт буюу та энэ 7 хоногт хамт хийвэл одоо хэрэгтэй гарын мудра, гарын йог гэвэл энэ гинэ. Тэгээ энэ мудра болохоор зэрэг юу яадаг? Туршилт хийх зориг өгдөг. Тэг яг энэ тайлхан тий. Та зоригтой нэг л зоригтой шийдвэр гаргах юм бол одоо таны амьдрал маш богино хугацаанд огт өөрт төвшөндөө явах боломжтой гэсэн шүү дээ. Энэ бол таны шийдвэрээр шалтгаална гэсэн. Тэгэхээр зэрэг тэрэн дээр зориг өгөхийн тулд энэ мудраг хийвэл зүгээр гинэ. Тэгэж ингэж холбор тайлаа гэж бодож байна. Ямар ч байсан энэ туршилт хийх зориг гэдэг одоо юу байхгүй юу? Гарын тийм зүйл одоо танд өгдөг, төрүүлдэг тийм гоё үр дүнтэй юу байгаа. Гарын мудра йог тийм. Тэгэхээр зэрэг таны хийсэн юу гэдэг ямар нэгэн өөрчлөлт, ямар нэгэн зүйл таны сэтгэлд чинь одоо нийцэхгүй бол та дахиад өөр зүйл тий өөр шин зүйл одоо туршиж үзэх тий зоригийг танд өгдөг ийм карта. Тэгэхээр зэрэг тэнийг яаж хийх вэ гэхээр зэрэг би дуурайгаад хий. Энэ ямар ч ингээ харах юм бол тий дунд хуруу юм шиг аз. Тэгэхээр цаад 2 хурууны 1 хуруу харагдахгүй байгаа байхгүй. Тэгэхээр цаана л байгаа юм байна л да. Тэгэхээр энэ юу дунд хурууга ингээ нугалсан байна гэж харж байна. Замарч өөрснөө ингээ сайн харчаараа. Тэгээ бид дөрөв үзье. Дунд хурууга ингээ нуглаад. Тэг яг энэ чигчээ хуруу нь яг цаана ингээ энэ зурган дээр бол харагдахгүй юм байна. Ийм юм байна. Тэгээд ийм. Зөө тийм. За ингээд та 3-5 минут тэг ингэж суугаад дотроо тэг янз бүрийн бодохгүй, хэд их хүсэхгүй, хэд өгөөсөхгүй ингээд дотроо ингээд төлөв байдалд ороод тийм. Ингээд нэг жоон бэлтгэл хийгээрэй гарын йог тийм. Бэлтгэл гэх юм уу.
Ингийн бол танд те илүү шин зүйл турших тэр зоригийг чинь танд бий болгох юм байна дотор чинь те. За энэ мудраг энэ 7 хоногт хийж ивэл зүгээр юм байна. За ингээд одоо нэгдүгээр карт сонгосон нэмэргийг өндөрлөлийн үнэхээр таарад таалагдсан бол тэг лайк тарах битэн мартаараа. Тэгээ таалагдаад таламаг дэмжих хүсэлтэй бөгөөд өөрийнхөө 7 хоногыг сайнаар зөвнө гэж бодож байгаа хүмүүс байх юм бол эмоц таараараа. Тийм эмоц нь болохоор зэрэг яг нэг эрэгтэй хүн айгу тэнэлэдэг гэсэн джентльмен эрэгтэй хүн тий тэнэлэдэг гэсэн болохоор зэрэг эрэгтэй хүний эмоц тэгээд сарна. Тийм гэсэн эмоц таараараа. Тэгэх юм бол таны хүн орондоо харилцаа чинь тий сайн тийшээ явахыг бэлэгдээд нэгдүгээр карт сонгосон тий эрэгтэй хүний эмоц сарна таамт. Тийм тараараа тэгэх юм бол нэгдүгээр картыг сонгосон бөгөөд намайг дэмжиж та өөрийнхөө 7 хоногийг сайнаар бэлэгдэж шинэ гэсэн үг шүү. За ингээд өндөрлөө одоо энэ хүртэл үзсэн сонирхсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай бай. За ингээд нэгдүгээр карт сонгосон нэмэрийг төрөлжөөд одоо хоёрдугаар карт руу оръё. За одоохон 2 За ингээ 20 дахь картыг сонгосон юм хэлье. За энд ингээ тавьчих. Энэ карт сонгосон юм тест. За нэг үзье. Тоо. За энэ картад гарсан байна. За ингээд цаашлаж хаан цангаж. За 2 дахь картыг сонгосон юм байна одоо 16-наас 22-ны хооронд юу чухал болох вэ гэхээр зэрэг тэнэлийн амарч байгаа дотроо сонсож байгаа хүүхдэн тий. Тэгэхээр 2 дахь картыг сонгосон хүмүүс нэг тийм хүүхд нөгөө унтчихтай айгүйх нөгөө өсчээд байгаа байхгүй юу? Эсн ингээл таад юу гэдэг нөхөн төлжилт хийгээл өсчээд. Тэгэхээр зэрэг таныг энэ 7 хоногт яг хүүхчиг те одоо нөхөн төлжилтэн дээр айгүй анхаараа гэж байгаа шиг байна. Тий. Ингээд цагаан сарнай тэгээд одоо дун те амарлангууд дүр төрхтэй юм хөхтэй. Тэгэхээр зэрэг ямар ч байсан цэвэршилт ба шинжлэл гэдэг юм картахгүй. Энийг амарчи чин шүү гэдэг утгатай юм хүү карта. Тэгэхээр зэрэг одоо 2 дахь картыг сонгосон хүний манай 7 хоногийн гол одоо төлхөр нь юу гэх юм бол юу ч хийхгүй байх тий. Юу ч хийхгүй байх гэж хэлэх юм аа юу ч хэлмээр юм дээ. Тий нөхөд төлжилтээ айгуу сайн хийгэрэй гэж байна. Тэр нь болохоор зэрэг айгуу сайн амрах тий унтах тий бас ингээд юу гэмдэ юу ч хийхгүй цаг ингээд өөртөө гаргах тий зүгээр ингээд сайхан ингээд тэнгэр рүү хараал тий цонхоор тэнгэр рүү харж жоохон дээш харж хөвтдөг ч юм уу тий ямар ч ясан өөртөө нөхөн төлжих тий юу ч хийхгүй байх цаг гаргах сайн унтаж амрах тий тэр зүйлийг энэ 7 хоногт энэ 7 айгуу чухал болно шүү гэсэн байна тий тэгэх юм бол юу яах юм бэ л да та ингээд таны нөгөө оюун санаа тий зүүн совинч айгуу тийм тод болох юм байна гэж бодож байна. Замс энэ зүйл аяж чухал болсон гэсэн үг. За тэгээд энэ 7 хоногийн одоо уур амьсгал. Уур амьсгал гэсэн чинь яг жоохон амар карт гарчлаа. Гэхдээ энэ бол нэг амар бол биш. Тийм. Энэ 7 хоногийн уур амьсгал гэх юм бол нэг тийм сахилга бат өөртөө ингээл амар сахилга бат сахиулах тий өөрийгөө ингээл ташуурдаал хэвээр хийштэй ингээштэй гэл өөрийгөө ингээл юу гэдэм бэ ингээд сахилга батар өөрийгөө ингээд ташуурдаад байгаа байхгүй юу? Тийм уур амьсгал гинэ. Тэгэхээр зэрэг та ингээд нэг юу гэдэм бэ нэгэн хэвээ юмыг тий зайшгүй хийх ёстой ингээд та ажлаад өглөө босоод гүүгч юм ажилдаа явах ямар нэг юмыг давтах ч юм уу тий энэ 7 хоног ямар ч сан та өөртөө айгу хатуу андна гэж хэлэх үү маш ингээ хатуу сахилга баттайгаар тий юмнуудаа хийх гэдэг тийм уур амьсгал байна. Өөрийгөө ингээ шавдуулаад
хүчлээд тий. Би заавал ийм хийх ёстой, би заавал гүйх ёстой гэж юм. Тий. Ямар ч бас ингээл дахин давтагдах нэг тийм хэцүү үйлдэлийг та ингээд хүчлээл тий хийж бүр ингэж өөртөө аюу том юу сахилга батын ташуураар өөрийгөө ташуурд үзлэх юм тий. За амарсан олон үзэж залхаар өөрөөсөө хүчлээд тохируулаад тий сонсороо амарсан өөрийгөө аюу шавдуулах хүчлэх тий нэг тийм уур амьсгал бол мэдэгдэж байна. За тэгээ юу ч гэсэн 7 хоногийн юу гэнэ харъя. За ямар хөө үйл явдал болох вэ гэсэн тийм бүрэн карт гарч ирсэн маа. Тийм хаан. Ямар ч энэ 7 хоногт яаж ч ингээл таны ойр тойрон тийм ойр тойр ингээл давлгаатаа яаж ч одоо нөхцөл байдал сайн муу ингээ юу ч болж исэн та бүх юмд маш тайван хандна гинэ. Тийм. Сэтгэл хөдлөл айгүй тэнцвэртэй байдалд тийм одоо байж надаар энэ 7 хоног тийм. Та ямар ч асуудал бүр ингээл давлгаал ингээл ямар ч асуудал амьдралд чинь гарсан та ингээд сэтгэл хөдлөлөөр биш ингээд амар одоо юу гэдэг тайван хүлээцтэй ингээд хандна. Тийм. Та ингээд өөрийнхөө болон одоо бусдын одоо мэдрэмжийг ингээл одоо бүрэн ингээл хянаал те ингээл дотоод ингээл амар амгалан айгу дүүрэн байгаа байхгүй тий. Эсвэл яаж ч говьжсэн цаана тий гэжсэн. Тийм үйл явдал байна. Тийм ямар ч ингээл хүчтэй давлгаан донд тий. Юу ч болоог юм шиг одоо бат зогсох. Тийм сэтгэл зүйн хүчийг та дотроо тийм мэдэрч магадгүй юм байна уу? Би ч их тайван болчихъя гэдэг ч юм уу тий. Ямар ч тэр хүч чадлаа айгу мэдэрх юм байна. За тэгээд дараагийн болох үйл явдал болохоор тийм. Энийг доош харсан ч гэсэн маш одоо зөв бай. Зөв утгаараа доош харсан юм шиг санагдаж байна. Нэг тийм мохоо олоо санагдахгүй байна. Тийм. Тэгэхээр зэрэг 20 дахь хард сонгосон юм байна одоо. Таны ингээл жижиг шажиг үйлдэлүүд те одоо таны ямар нэгэн энэ 7 хоногт хийх жижигхэн чамаагүй ингээд чин сэтгэлийн ямар нэгэн энэ мөр аюул чин сэтгэлээс ингээд хийгээл байж байгаа байхгүй тий. Таны ямар нэгэн чин сэтгэлээс хийсэн жижигхэн чамаагүй үйлдэл ингээд бүр ингээд хаа хол дээр холын одсаар тий хаа хол байгаа хүнд ч гэсэн одоо таны тэр жижиг шажиг чин сэтгэлээс хийж байгаа үйлдэлүүд чинь ингээд амар ингээд хөрнө гинэ. Тэгэхээр одоо таны гаргаж байгаа энэ 7 хоногт гаргаж өөрөөсөө гаргаж байгаа тэр долгион энерги үйлдэлтэй. Тийм. Гэхдээ тэр айгу сайхан сэтгэлээр байгаа байхгүй. Тэр энэрэнгүй айгу гоё тийм үйлдэл чинь ингээд юу гэдэг юм те. Бүр ингээд бүр холын одоо нөө твд байгаа хүнд ч гэсэн ингээд одоо таны тэр мэдээлэл чинь хүрээл айгу эрэг зүйл чинь айгу тэ сайнаар тусдаг ч юм уу те. Ямар үйл явдал бол байна. Тийм магадгүй яг нөгөө интернетээр янз бүрийн тий таны үйлдэлийг хараад хүмүүстэй хоолой хүмүүс ч гэсэнтэй холбогдох юу гэдэг тий таны талаар сайн энерги мэдээлэл чинь тий сайн талаар тусах ч юм уу. За ямар ч бас нэг тиймэрхүү үйл явдал байна. За тэгж талийг хийж юм шиг санагдаж байна. За тэгээд энэ картыг харах юм бол тий энэ бас хичнээн доош харсан ч гэсэн бас айгүй сайнаар юм шиг санагдаж байна. Яг л энэ мөр бүр ингээд амар яагаад байхгүй юу гэдэг ингээд бүр нэг юм лөө бүр ингээд хүү ийм гоё юм бэ гэж бүр ингээд татагдаж байгаа нэг тиймэрхүү карт санагдаж байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг та ямар нэгэн зүйлд одоо дуурлах татагдах тийм бол үйл явдал байна. Юу гэдэг одоо унтсан сэрсэж бодоол тий яг нэг зүйлд ингээд бүр амар анхаарлаа хандуулах нэг тийм үйл явдал одоо болох юм байна. Нэг зүйл ингээд таныг өөрөө ирэхгүй амар татаал. Тэгэл тэр зүйлд бүх анхаарлаа хандуулаад ямар гоё юм бэ? Ямар сони юм бэ? Гэлтэй унтсан зэрсэн ч одоо тэрийгэ бодоод хийгээл анхаарлаа хандуулаад тий. Тиймэрхүү нэг үйл явдал бол байна. Тэр нь болохоор зэрэг энэ олон хүн үзэж байгаа болохоор ямар ч гэсэн хүнд дурлах байж болно. Скол ажил үйлстэй дурлах, скол хобби тий. Скол ямар нэг юмд ингээд орхосоо тэрэндээ бүх анхаарлаа хандуулж байгаа. Ийм үйл явдал болох нэ. За. Тийм. За ямар ч ингэж тайлээ. 7 хоногийн уур амьсгалын.
За тэгээ энэ 7 хоногт одоо танд хэрэгтэй. Зохиос Нэнгэрийн мессеж. Срефина. За энэ 7 хоногт танд хэрэгтэй зохиос Нэнгэрийн мессеж. Энэ нөгөө сүнслэг гэр бүлийн дэмжлэг гэдэг ийм карт байхгүй юу? Тий. Тэмээд your family. Тийм тэгэхээр зэрэг энэ тий одоо зохиос Нэнгэрийн энэ 7 хоногт танд хэрэгтэй мессеж гэх юм бол ингээд та ганцаараа ерөөсөө бишээ ингээл гэр бүлтэй гэдэг байхгүй. Та ганцаараа бишээ. Гэхдээ энэ бүр ингээд огторгоо ертөнцийн зүйлийг хэлж байгаа юм шиг санагдаж байна. Та ганцаараа бишээ. Одоо таны үргэлж одоо тэнгэрлэг одоо гэр бүл те. Зохиос Нэнгэрүүд ч юм уу, таны дээд ухамсар ч юм уу, эсвэл одоо хартан даасан өвд эцүүд ч юм уу те. Ингээд одоо дэмжиж байдаг гэдгийг тийм санаараа таны ертөнц дээр ганцаараа бишээ ардчих ингээд үл үзэгдэхтэй таныг дэмждэг одоо тийм зохиосууд ч юм уу те. Өвд эцүүд бол байдаг шүү те. Тийм тэгээд энэ 7 хоногт та аливаа ямар нэгэн асуудал ингээд тулгарх юм бол тий өөрийн одоо гэр бүлийн зохиос Нэнгэрүүдээс те тусламж тий зүгээр ингээд залбираарай гинэ. Тийм байх болтугай, ийм байх болтугай те. Ингээд ч юм уу те. Тэгээ одоо залбирна гэдэг чинь надаа ийм хийдгүүс, тийм ингээд өгөөс, надад ийм хэрэгтэй нэг гэж хэлдэггүй нөгөө тийм болоосоо ийм байх болтугай одоо бүх те хамаг амтан нөгөө өгдөглөө нөгөө тийм харин ч нэг тиймэрхүү зүйлээр тийм залбирах маягаар нөгөө тийм юунаас хүсдэм байлээ. Би ийм таалмаар тийм таалмаар гэж нөгөө эгогийн хүсэл дээр шүү дээ. Тийм бүх зүйл те одоо сайн сайхны төлөө байгаасаа ийм байгаасаа гэдэг ч юм уу те. Одоо жишээ нь мөнгөгүй дээл айгүй хэцүү аваад байх юм бол надад ийм мөнгө хэрэгтэй наа мөнгө сүнг хийж хүсгүйгээр одоо тийм мөнгөний талаарх те миний энэ одоо бодол сэтгэл юу гэмтэй мөнгөгүйдэд байгаа энэ нэг тиймэрхүү уур амьсгалыг татаад байгаа энийг маань дэлбэгийн одоо юугаар одоо уур амьсгалаар тийм сольж өгөөч гэдэг ч юм уу те нэг иймэрхүү арай нэг те эгогоос биш арай нэг те өөр юугаар ингэж байдсан байл шүү те. За тийм ямар нэгэн те энэ 7 хоногт одоо танд асуудал байх юм бол дээд зохиос Нэнгэрүүдээс тусламж те залбирал хүсээрэй гэж байна. Тийм одоо тэгэх юм бол одоо танд те таны зохиос Нэнгэр дээд ухамсар чинь таны сайн сайхны төлөө те таныг дэмжихэд билээ гэж байна. За ямар ч тийм 7 хоногийн зохиос Нэнгэрийн мессеж үнэхээр айгүй ээлдэг. Орсоор болохоор нөгөө добри гэдэг шиг тийм нэлээд ээлдэг айгүй гоё мессеж гарлаа гэж бодож байна. За ингээд энэ 7 хоног ингээд өндөрлөгт хөөд хамгийн сүүлийн энэ 7 хоногт танд хийвэл хэрэгтэй. За хийвэл хэрэгтэй. Мудра, гарын йог. Энэ хоол боловсруулах үйл явцыг аягүй дэмждэг аягүй сайн гарын мудра ахгүй. Гэхдээ энэ болохоор зэрэг зөвхөн хоол боловсруулагч биш те одоо хоол боловсруулах мэдээж орно. Тэгээд бас танд орж ирж байгаа те хоол шиг орж ирж байгаа тэр янз бүрийн одоо мэдээлэл те орчлын ертөнцийн одоо танлаа орж ирж байгаа мэдээлэл сэтгэрэл ч юм уу те ямар нэг үйл явдлыг ингэ шингээж байгаа штэ хүн гэдэг те тэрийг болохоор зэрэг таны биенээс одоо сайн боловсруулах аюу тийм хэрэгтэйг нь хаяад хэрэггүйг нь авах тийм үйл явцыг бас аюу тийм одоо тийм сайжруулдаг ийм гоё гарын мудраа тийм хоол боловсруулах болон одоо танд орж ирж байгаа мэдээллийн хоол тийм янз бүрийн сөрөг энерги янз бүрийн орж ирэх хүндч мэдээлэл тийм эрг сөрөг тэрийг ингээд тань одоо аюу сайнаар тийм хэрэггүйг нь хурдан танаас хаяал хэрэгтэйг нь тийм шингэх ийм үйлдэлд аюу тусалдаг гарын йог гинэ. Тэгэхээр энэ 7 хоногт ирж байгаа бүх мэдээлэл хоол унд тий тэрнээс гадна мэдээлэл үйл явцыг одоо зөв шингээх тий ухаалгаар одоо дүгнэж ялах гэдэг аюу туслах тийм гарын мудраа. За энийг яаж хийх вэ гэхээр зэрэг за энэ ямар сони ингээд юу лээ ийм очлоо ингээд хоёр буугаал ингээд барьчих юм байна тийм үү. Зүг.
Ингээд тийм зүг. За энийг яг ингэж бариад тий. За ингэж яриад 3-5 минут. Тэг юу ч одоо дотроо бодохгүй зүгээр л тий одоо амьсгал дээр тий амьсгал ч юм уу энэ гарн дээр юугаа тий анхаарлаа төвлөрүүлж байгаа л 3-5 минут нэг сайхан ингээд суугаараа. Тий. За ямар ч байсан. Хоол боловсруулах буюу мэдээлэл боловсруулахад тий одоо хэрэгтэй юм гар юм удраа. За ингээд өндөрлөө одоо энэ хүртэл үзсэн одоо сонирхсан бүх хүмүүстээ маш баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл. Гоослоо дараагийн бичлэг хүртэл. Юу хэлнэ? Эможи хэлнэ. Юм унчаад. Тий. За ингээд үнэхээр таалагдсан бол тий лайк тархаа битэн мартаарай. Тэгээ юм уу? Таалагдаад та намайг дэмжих хүсэлтэй хүмүүс ахын бол 20 дугаар хартаг сонгосон юм байна. Өөрийнхөө дараагийн 7 хоногийг сайнаар бэлэгдэх хүсэлтэй хүмүүс ахын бол за юу дарах вэ? Юу яч од гариг гэдэг ийм од ч юм уу те иймэрхүү одоо ямар тараараа тэгэх юм бол таны дараагийн одоо энэ 7 хоног юм байна одоо од шиг гялал цолтгоо энэ 7 хоногт те гэж бэлэгдээд од. За ингээд өндөрлөө одоо энэ хүртэл үзсэн сонирхсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай бай. За ингээд 3 дугаар картыг сонгосон юм мэрхий ингээд эхлэе. За ингээд одоо 3 дугаар картыг сонгосон юм эхлэе. За ингээд за бүх карта нэгдэжээ. За ийм картад гарч эхэлж байна. Өчигс ингээд тавьчих. За ингээд энэ 7 хоногт за энэ 7 хоногт танд хэрэгтэй биш ээ. Юу ч хол алах вэ? 3 дахь картыг сонгосон хүн маань энэ 7 хоногт танд юу ч хол алах вэ гэхээр ингээ яг хөр унтж байгаа хөхтөөз. Ти ямар нэгэн одоо энерги нэг тийм бөглөрлж юм гацаа байсан бол тэрийг тайлах нь аягүй чухал болох юм байна. Тий. Ингээд нөгөө гэр орон ингээд замраг болцсон байхыг бодвол ямар нэгэн төгшөөртэй сэтгэлийн зовлонтой ч юм уу нэг тийм сонирн байдалтай хүмүүс ингээд гэр орон янзлж чадах болчихдог байхгүй. Цэвэрлэх гэхлээр ингээд болохгүй тий. Тэгэхээр ингээд юмаач янзлж чадахгүй байхад бол одоо таны дотор ямар нэгэн төгшөөр ч юм уу ямар нэгэн энергийн одоо бөглөрөл тий байж магадгүй маань. Тэгэхээр зэрэг энэ 7 хоногт бол та сайн унтах тий амрах тэр цаг хугацаа тий аягүй чухал болно шүү. Тэр нь бол тэг нойргуудл ч юм уу те санаа зовлт бол те одоо таны энергийг одоо гацааж байгаа гин те нэг юм шинж шүү. Тэр нь бол энэ 7 хоногт энерги эсэргээхийн тулд те юу ч болж яах вэ би тэг юу ч бодохгүйгээр те би аюулгүй гэдэг те юу ч бодохгүйгээр ингэ шууд унтах ч юм уу те ямар ч тэг хэцүү нөхцөлөдсэн зүгээр тэргээ түр ингэж хойшлуулад унтаж амрахт өөрийнхөө энергийн гацааг тайлах нь аюул чухал болно шүү гэсэн байна. За энэ зүйл чухал болно тэгчээд энэ 7 хоног өөр амьсгал гэсэн амиргаа старс гэж байгаа зү одоо тэгэхээр ямар нэг энэ 7 хоногийн нэг тийм итгэл найдрын үе итгэл найдвар одоо төрөөд ирэхдээ нэг тиймэрхүү өөр амьсгалтай 7 хоног одоо өөр амьсгал 7 хоног болох өндрөө гэж гарч байгаа шүү байна. Тийм ямар ч бас ингээд ямар нэгэн зүйл чинь одоо биелэх ч юм уу те эсвэл ингээд одоо тэнгэрийн юу ч хэлмээр юм дээ. Од гаргийн тата байрлал руу энэ 7 хоногоос орж эхлэх те од гаргаас те од гаргийн тата байрлал ингээд таны тал руу одоо танд аюул сайн талаар тэ эргэх гэдэг ч юм уу те тийм тэгээд эсвэл одоо
энэ одоо 7 хоног таны амьдралд нэг тийм тодорхойгүй байсан ямар нэгэн зүйлүүд чинь ингээл тодорхой болол тий. Нэг асуулт төгшөөртэй яах нь мэддэхгүй байсан зүйлүүд чинь ингээл ойлгомжтой одоо тий асуултын хариултууд тий тодорхой болоод ирэх юм шиг. Ямар ч бас ингээд тий эргэлзээ гэж ингээл дөрвгээгээл тий. Одоо од гараглуу ингээд дээшээ тэмүүлэхтэй тэр зориг энтрич ингээд ундраас нэг тиймэрхүү 7 хоног болж магадгүй. Мен замарч энэ одыг харсан ч айгүй олон юм болчихлээ. За тэгээд одоо үйл явдлыг харъя. Энэ чухал явдал баг зөвлөгөө гэсэн. Тэгээд өөр амьсгал нь. Тэгээд үйл явдал нь энэ карт гарсан. Тэгээд энэ карт яг удаашаа харсан байна л да. Гэхдээ та нэг юм сурах юм шиг. Энэ 7 хоногт таны сурах чадвар те эсвэл ямар нэг юм гүйцэтгэх чадвар хоёр ингээд зэрэг айгу хурцлагдаал те. Тийм. Муу одоо та магадгүй бусдаас суралцах те та бусдаас суралцах ч юм уу эсвэл ингээд бусдтай хамтран ажиллах нэг тийм үйл явдал байна. Тийм. Энэ хэсэг юм ингээ тийм ээ гэл одоо бусдаас суралцдаг ч юм уу хамтран ажилладаг ч юм ямар ч сан таны одоо тийм ажил үс дээр ч ямар нэгэн сурах буюу гүйцэтгэх чадвар чинь тий зэрэг одоо байна хурцлагдана гэх юм ашиг тий тиймэрхүү утгатай гарч ирж байна. За тэгээд хоёр дахь картыг ингээ харах юм бол энэ 7 хоногт нэлээд хэмнэлттэй амьдрах байх та магадгүй. Тийм маш одоо хэмнэлттэй гамтай амьдрах гэх юм уу. Тийм. Одоо энэ мөнгө болохоор зэрэг магадгүй санхүүгийн эсвэл ямар нэгэн айгу сахилга баттай байх ч юм уу тий та өөрөө болохгүй гэж болохгүй ийм байх ёстой гэлтэй өөртөө айгу сахилга баттай сахиулах санхүүгийн болгон тий иймэрхүү зүйл дээр айгу хэмнэлттэй амьдрах тий ямар ч байсан одоо 2 дахь картсан биш 3 дахь картыг сонгосон мэн өөрийн нөөц бололцоог тий маш одоо ухаалгаар удирдаад тий одоо зөвхөн мөнгө төгрөг гэлтэхгүй те өөрийн нэг тийм цаг хугацаа сэтгэл санааны энерги дэмий юмд өрөхгүй те маш ингэж чухал зүйлдээ ингээл те төвлөрүүлэл сууж те за ийм хөл явлаач магадгүй байна. Ямар ч өөрийнхөө энерги ингээ нэхгүй ингээ зэгцтэй болгоод ингээ төвлөрүүлээд те юу сахилга батжуулаад ийм хөө нэг хэмнэлттэй ийм үйл явдал тийм болно гэсэн үг таймер байна л гэсэн үг юм байна л та. Тийм. За тэгээд гуравдах карт харах юм бол тийм нөө сарын мөчлөгтэй энэ дээр түрүү од гаргийн таата тий зөвлөө эргэнэ гэж гарсан болохоор энэ юу юм байна одоо энэ сарны мөн гэж байна тий сарны карт ахгүй. Тэгэхээр ямар нэгэн одоо сарны мөчлөг өөрчлөгдөх юм байна. Тэр мөчлөг ингээ өөрчлөгдснөөр хуучин хэрэггүй зүйлсүүд чинь ингээл байхгүй болоод хаягдаал тий. Тэгээд шинээр төрөх үеийг тий бэлэгдэж байгаа. Иймэрхүү утгатай карт юм шиг санагдаж байна. Тэгээд таны хуучинд ингээл ерөөс ингээл нэг тийм бүдэг бадаг баан дунд ааж юм шиг төгшөөр ч юм уу тий ямар нэг тийм хуучин юм юмсууд ч алга болоод тий. Тэгвэл хуучин арьсаа одоо гуйжуулаад тэгэл одоо энэ 7 хоногт нэг тийм илүү одоо эрүүл, илүү ойлгомжтой, илүү тод тий, илүү ухаалаг тий таны тий ямар нэгэн зүйл чинь айгу ингээд тодроод ингээд яг ингээд цэвэрлэлтний юм юу тийм айгу тийм шороо тоостой юм нэгээд мэддэхгүй нэг тийм шороотой юу тийм цонхыг ингээд яг амар гоо ингээд цэвэрлсэн юм шиг нэг тийм эерэг цэвэрлэгээ явагдах тийм үйл явдал болж магадгүй юм байна. Заашлаар амарч нэг тиймэрхүү төр зураг гарч ирээд тий ийм биш мэт юм айгу тодор харчиж байгаа байхгүй тий урд нь ингээл айгу төгшүүртэй айгу ийм байсан тий байсан бол за юм өөрчлөгдөх юм биш тэ гэдэг ч юм уу тий ямар ч сан нэг цэвэрлэгээ явагдаад тэгээд ангууд цаана ийм байсан юм биш тэ гэж юм чи айгу тодорхой болоод эхлэх юм байна.
хуучин юм ч алуу болоод шин юм төрөх ч юм уу, эсвэл хуучин арьсаа хаяад шин арьс төрөх ч юм уу. Ямар ч байсан зүгээр нөгөө жишээ хэлэх юм бол тий. Та илүү юм чи идгээд эхлэх. Та илүү эрүүл, илүү ухаалаг, илүү юм тодорхой болох. Зуршлаар олон дахин нурсж байгаа бол тий. Нэг үгээр хэлэх юм бол эрэг цэвэрлэгээ явагдах. Тийм үйл явдал болж магадгүй гэсэн байна. За ингээд үйл явдлыг хэлж дуусаад танд энэ 7 хоногт одоо танд хэрэгтэй сахиус нэнгэрийн мессеж энэ нөгөө тэдгэрэлтийн сахиус нэнгэр арчинжил үрэл байна. Тэгэхээр зэрэг энэ 7 хоногт танд хэрэгтэй сахиус нэнгэрийн мессеж гэх юм бол ингээд та энэ 7 хоногт сэтгэл санааны хувьд цоошин мөчлөхийг бол эхлүүлж байна тий. Үрэл гэдэг одоо сахиус нэнгэр бол таны зүрхэнд чинь юу гэдэг байрлаад гэх юм уу одоо зүрхэнд чинь аяг нөлөөлөд тий хуучин хий маягийг ингээ тий устгах юм байна тий. Энэ 7 хоногт эдгэрэлтийн одоо сахиус нэнгэр үрэл таны одоо зүрхний чакранд тий нэлээд их одоо юу гэдэг байраа эслэн гэх юм юу гэжлмэр юм дээ нөлөөлнө юм тий. Тэгснээр одоо таны тий ямар нэгэн зүйл дээр эдгэрэл эхлэх тий. Ирээдүйн аз жаргалын тэр дээ эхлэлийг авчирж байгаа тийм үйл явдал болох юм байна. Тэгэхээр зэрэг ямар ч зүйл эхлээд таны дотор ч өөрчлөлт гарах юм байна. Энэ 7 хоногт тий таны доторх өөрчлөлт. Тэгээд гадаад ертөнцийн өөрчлөлт нь тийм дараа нь болох юм байна. Ямар ч энэ 7 хоногт таны доторх өөрчлөлт одоо тий зүрхэн чакра тий тэрнээс ч одоо үрэл нэлээ нөлөөлөөд энэ бол тэдгэрлээ сахиус нэнгэраа. Тэгээд тэр чин дараа одоо гадаад тий ертөнцийн том өөрчлөлтийн эхлэлийг тавина гинэ. Тавина шүү гэж энэ 7 хоногт тийм мессеж танд өгж байгаа юм байна. За би ч ойлгосон ямар ч зэнийг та нар өөртөө сонсч хараад. За нэг тиймэрхүү юм шиг санагдчих байна. За тэгчээд ингээд өндөрлөх төхөөд хамгийн сүүлийн одоо таны сонголтын картнаас тий одоо энэ 7 хоногт танд хийвэл хэрэгтэй гарны ёг мудра юу гэхэлэр зөөн айгу амархан юу вэ? Тэгэхээр энэ мудраны одоо утга нь болохоор зэрэг одоо таны дотоод үнэн тий зүрх сэтгэлийн дотоод үнэн ямар нэгэн зүйл тодорхой байдлыг тодорхой бөгөөд юм гоё нэгдмэл тийм байдлыг одоо тийм бэлэгддэг ийм тийм байдлыг илүү их одоо илрүүлдэг ийм гарын мудраа гинэ. Тэгэхээр одоо 3 дахь картыг сонгосон хүний хувьд маань энэ 7 хоног болохоор зэрэг ямар нэгэн завгүй ч юм уу эмх замбраагүй ч юм уу төгшүүртэй ч юм уу нэг тийм онцгүй байдлыг одоо даун туулах тийм даун туулахад аюу хэрэгтэй таныг аюу амар амгалан болгодог тийм гарын мудраа шүү. Тэгээд тий ингээ бүх хуурнуудаа ингээд нийлүүлсэн бааз тий ингээд тэгээ ингээд 3-5 минут та ингээд сайхан тий төвлөрөөд юу ч бодохгүй ингээд төвлөрөөд суух юм байна. Тэгхийн бол энэ мудраг хийх юм бол 3-5 минут тий хийх юм бол одоо хуурнуудаа ингээд нийлүүлсэн маш тий. Тэгэхээр таныг өөртөөгөө болон орчлын ертөнцийн ингээ нэгдмэл байдалд ингэж оруулна гэнэ таныг айгүй тийм доторчин тийм их замбраатай болгох тий ямар нэгэн зүйлийг айгүй тодорхой бөгөөд нэгдмэл болгоход айгүй тусалдаг гарын мудраа гинэ. Тэгэхээр зэрэг танд энэ 7 хоногт энэ гарын мудраг хийх юм бол танд маш хэрэгтэй гэж гарч ах шиг байна. За ингээд тэгэрээ ингээд 3-5 минут одоо нэг янз бүрийн бодохгүй сайхан амьсгал дээр төвлөрөөд тий ингээд 3-5 минут суугаараа. Тэгэх юм бол таны бие сэтгэлийг айгүй тийм тодорхой бөгөөд нэгдмэл болгох юм байна. За энэ гарнууд да ингэж өндөгнүүдээ ингээд нийлүүлэх юм бол та өөртөөгөө болон орчлын ертөнцтэй ингээд нэгдмэл байдлыг танд оруулдаг гинэ.
Тиймэрхүү зүйл дээр яг үр дүнтэй мудраа. Тэ энэ ягаад ч энэ 7 хоногт танд энэ мудраа маш хэрэгтэй гэсэн байна. За ингээд тийм бүх картуудаа ингээд тайлж дуслаа, ингээд өндөрлөө. Тэ үнэхээр таарад таалагдсан бол тэг лайк бит. Аюу. Лайк битэмастараа. За тэгээд эмостар юм бол би бас маш их баярлалаа. Тэгэхээр 3 дахь картыг сонгосон хүн маань Эмоч нь юу байх вэ гэхээр зэрэг нөгөө сарны мөчлөг гэдэг болохоор тий. Энэ 7 хоногт нэг таны сарны мөчлөг тий арай өөр гоё мөчлөгөөр тий солигдох. Юмс аягүй тодорхой болох тий. Эдгээр асуудал тийм одоо шийдэгдэх юм шиг. Тиймэрхүү мөчлөгөөр солигдохыг бэлэгдээд сар гэсэн тиймээс дараараа. Тэгэх юм бол 3 дахь картыг сонгосон бөгөөд намайг дэмжиж та өөрийнхөө 7 хоногийг одоо гоё тэг шинэ мөчлөгөөр солигдосоо гэж бэлэгдэж байна гэсэн үг шүү. За ингээд өндөрлөө одоо энэ хүртэл үзсэн сонирхсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай бай.